За өдрийн мэндийг хүргээ сонсогчдоо Улаанбаатар хотод маань 16 цаг орчим болсон байна. За 7 хоног болгоны энэ цаг мөчөөс сонсогчдоо бүхэндээ бэлтгэн хүргэдэг бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За студид ерөнхий редактор хөтлөгч Шилтэй Багийн буюу Батбаяр, за хөтлөгч сэтгүүлч Намуна, за найруулагчаар Ууган Баяр нар ажиллаж байна. Өдрийн мэнд хүргээ хаа. За өдрийн мэнд хүргье. Оо яна. Өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд. За өнөөдөр бол 2025 оны 1 сарын 9 буюу яг бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн маань яг он гараад 2 дахь дугаараар сонсогчдод маань бол хүрэхэд бэлэн болсон байна. Тэгсэн дээ. За шууд эхэлжээ те. За тэгээ одоо эхний хоёулаа бол нэг түүх ярихаар бэлдсэн, болсон явдлыг ярихаар бэлдсэн. За эхний түүхийг бол манай хөтлөгч Хөөрхөн Намуна та бүгдэд хүргэнэ. Оо сайн нөгөө танилцуулгатай хүрх нэг марцсан шүү дээ. Өөч. За энэ бол яг 25 он гараад яг парт 2 нь явж байгаа боловч яг түүх бол 29 дээр явж байгаа тий. 29 дахь түүх нь байна. За шууд эхлэе. За хэдэн жилийн өмнө сэрт хийлэгдсэн зүйл одоо тий олцгоосон нээх дэлгээд байхааргүй зүйл байсан юм аа. За тэгээд яг уг хэргийг бол хаалттай маш хянуур ажилтдаг юм байлээ. За тэгээд хэдэн жилийн өмнө 5 залуу 4 охин. За тэгээ аймгийг нь бол хилээд явах вэ. Тэгээд муу нэр луу данстай,гаар за хөвсгөл гэд хэлчихье гинэ. За. За энэ дээр бол ингэ бичсэн байх шүү. Манай сонсогч маань. За тэгээд ер нь бол аимшигын кино зохиол, адал явдалт дуртай нэг залуу. За бүр Францад легенд байсан тухай үедээ. За бас ангийн зөвшөөрөлтэй буу энтерхтэй байсан. Яг тэр үедээ. За тэгээд мөн бас нэг онготтой бөө найзтайгаа явж исэн болохоор ёстой юунаас жаахгүй дайм болсон ч хамаагүй хөөрсөн залуус хотоос гарсан. За замдаа ингээд битгэд ярилцлаа. Бензин сайн GPS одоо сансрын NASA-гийн хэрэгэлдэг Wi-Fi-ыг одоо G-Mobile энтер гэдэл нөө төөрөхгүй, алзахгүй, хүнс хангамж гэж ер нь тийм нөгөө нэг Walking Dead crew гэж ярьдаг шүү дээ. Алхаж бөөхтлөөд гэдэг шиг. За тиймэрхүү crew-ийнх нь ингээд өөрсдөө бол тэгээ нэрлэлцэн. Ер нь аюул тулуул буу энтертэй гэд жоохон газар үзье гэд хүмүүсийн мэддэггүй замаар явъя гэж явсан. Тэгээ гол нь хаягдсан, орхигдсан балгас байшин байвал заавал орж үзнэ гэд ингээд зураг хөргөн аавн бичлэг хийн гэд ерөнхийдөө тийм мөрөөдлийн багийнхан шиг гарууд явсан гэж байгаа. За тэгсэн чинь ингээд октод бас тийм нөгөө сатан үзэлтэй. За готик метал сонсдог. За тэгээ ер нь тийм нөгөө нэг хүнд, хаард, хэцүү гарууд явсан гэж байгаа. За тэгээд явж оройн 2 цаг, шөнийн одоо 2 цаг болсон. Тэгээд өдрийн 2 цаг юм биш үү? Тийм өдрийн 2 цаг боллоо. Тэгээд нар жаргах төгсөн. Тэгээд уулын бэлд хаягдсан үйлдвэр шиг байр байна тэнцээ. За тэгээд дээр үед жижиг баригад байсан бололтой. За бөөн баяр шууд очсон гэж байгаа. Нөгөө мөрөөдлийн багийнхан маань. За тэгээд яг шууд очсон чинь одоо нөө социализмын үед ашиглагдаад одоо хаягдсан тийм нэлээд хэдэн жил болсон ганц 2 хашаа. За тэгээд нураасан байшин одоо гол нь 2 давхар хан дээр гардаг шиг одоо байр нь тэр хавьд буусан гэж байгаа. За тэгээд яг таг хонох нь хаашаа энэ жоохон харанхуй болохоор орж сонирхоод цаашаа хөтлөгээд зоргоо чангалаад бас нэг ганц 2 юм уусан. За тэгтэл оройн одоо тий 22 цагийн үед орхоор болсон би тэгэхэд тэгээ хамгийн их гайхсан зүйл нь болохоор үүдний хаалгыг нь лацтаад модоор хатцсан байсан. За тэгээд хадаас нь юм цоо шин байсан. Яг тэр үедээ. Тэгээ харсан одоо нөө тийм тий цоо шин байсныг харсан тухайн үед за яах вэ тий нөгөө хангаа цочод бодол гэж ярьдаг штэ тий. Тийм ээ. За хангаа цочод бодол шиг эцэд нь нөгөө нэг байдаг хаяарж лацаддаг юм байлгүй дээ гэд ингээд цонхоор норсон. За тэгтэл ингээд ортол хав харанхуй тоос шороо их гэхдээ хүн ирээд байдгүй нь илт. Хог новш одоо нөгөө аллах тий. За тэгээ дээрэс нөгөө энэ хэд ч юм бас нөгөө буутайгаа орсон яах гэж ч одоо нөгөө тий
байгаа бүх давхраар нь ингэж явсан. За тэгтэл ингээд онц зүйлгүй тэгээд за гарьё гэд байж ятал манай нэг охин утсаа унгаагаад авах гэтэл энийг хардаа манайхаа гэд цог туссан. Тэгтэл гэрэл тусгаад хартал хатсан болов уу гэмээр улаан зүйл сайн харах юм бол цусан мөр татцсан байв. За тэгээд хэрэгт дуртай хүмүүс мөрийг нь дагаад цаашаа явтал нэг давхрын булангийн өрөө рүү татцсан. Нөө цусан мөр. Тийм байна. Тэгээд тэр өрөөлөө ингээд зориглоод орцгоод л бөө найзаас асуулаа яах вэ гэдэгтэл тэгсэн чинь ингээд яг одоогор бол тий альбом тэр мэдэгдэхгүй байна гэхээр нь яваад орлоо. Ороод гэрэл тусгасан доошоо зойрлоо буудаг шат байсан нилийн гүн. За тэр үед л нөгөө баатрууд шалдаа бууд юм байлээ. Юу нөгөө легион хамаг хөлс гараад гарах уу яах уу гэд те ингээ хоорондоо ярилцсан. Тэгтэл манай хамт явж байсан охтууд маань за та нар одоо ирчүүд юм байж иж айгаад тахтай яадын гэд ахаар нь за гэд дурамчхан тавуулаа гэрэл тусгаад за нөгөө манай легион болохоор бууга бариад төрүүлээд буусан гэж байгаа. За тэгээд нэг нэгээрээ буутал таг харанхуй. Гэхдээ зойронд ялааны чимээ маш муухай муудсан үнэр. За тэгээд амар байсан. Ялаа ингээд дүнгээд нь штэ. Тийм штэ. Мууцл юм дээр ялаа ботхон шаарддаг штэ. За тэгээд гэрэл тусгаад хартал баахан хог новш. Онц зүйлгүй. Тэгээ бид нар ч амтан ороод унсан байлгүй дээ гэд гарах гэтэл манай нэг охин бүдэрч унаа шууд орилцсон гэж байгаа. Гэсэн чинь тэгээ яасан бэ гэд гисэн чинь би сая хүн дээр гიშгчлээ яах аргагүй зөөлөн би байсан унахтаа би мэдэрсэн гэж нөгөө бүдэрч унсан охин маань хэлсэн. Тэгээ бид нар ингээд пал гэ нөгөө хамаг уусан ганц хоёр юм маань гараад тусгаад хартал хоёр шуудаа гаднах нь цус болсон нэг нь бүр яах аргагүй урт үстэй эмхтэй хүний одоо ингээд цус болсон газар байсан. За тэгээд нөгөө тэр үед чиний нөгөө атман алуурчин бөө легион хинт ч хамаагүй юм байна гэж ингээд хоорондоо ярьж байгаа байхгүй юу. Тэгээд бүр одоо нөгөө хүн гихтээ тэ цагаа тулахаар маш аимхаа болт юм бэлээ. Бүгд орлол шат руу гүйлцсэн. Нэгээ түлхсэн байхаа ямар ч байсан октод төрүүлээд гарсан. Тэгээ нэг сэхэн авахад би хальт түлхүүрдээд хамгийн сүүлд шат руу авирчаснаа сандаг. Бас яг тэрхүү үед юу болоод байгаагаа мэдэхгүй юм шүү. Амар. За тэгтэл шат руу гарсан хүмүүс над руу гэрэл тусгаад татаж байсныг бас санаж байгаамаа. Тэгээд тэр үед нэг л юм бодогддсон байлээ. Араас газарт байсан цогцос эсвэл хүн юу ч юм татчихгүй дээ. Тэгээд ингээ бүгд одоо нөө балгасаас уралдаад гарсан. Тэгээ машиндаа бүгд орч суугаад амьсгаагаа ингээд дараад гүнзгий амьсгаа авсан. За тэгээд бид хэд хэсэг одоо хоорондоо юу ч ярьсангүй. За тэгээд бид хэд явж байсан машин бол альпард байсан. Тэгээд 10-аад минутын дараа арай гайгүй болоод ярилцсан. Тэгээд ингээ сая бид нартэй бүгдээрээ харсан те гэд ингээд саналаа нэгтгэж байгаа байхгүй юу. Тэгтэл ингээд октод маань тийм одоо гэлс явъя гэд ингээ хөдөлтийн мөнгө гэсэн нэг найз тэр зоринд байхдаа утсаа унахчихжээ. Тэгээ хөдөлгөөс өмнө дахиад ярилцлаа. За авъя гэхэд хүн алуулсан байвал утас унтсан бид нарыг гэж сэжиглэж хардна. Тэгэж штэ нэрээ. Хэрэг хий юм харсан бол буцаад хин тэр доошоо орох вэ? Дотор нөгөө алуурчин энэ төр байвал яах вэ гэд хүн бас цагаа тулахаар нөгөө айхаар сүнс чөтгөр байгаасаа гэж залбирдэм байлээ. За тэгээд ярилцаж шууд цагдаа дуудах гэсэн айгүй бол бид нар югуутнээ орж нэгтэлж яагаад болёо гэд дахиад бөөндөө орохоор болсон. Тэгээд зориг орно гэд 5 эрэхтэй бараг 5 шил арх 30 минутанд л ууцсан гэж байгаа. За тэгээд уусан үнэхээр нөгөө нэг айс үед архич нөлөөлдөггүй юм байлээ. Манай бөө найз одоо хүн бие организм юм хойно хэд шок болохоор далдын нүдтэй онгод тэнгэр нь алга болчдөг шиг санагдсан. За тэгэл зэрэг 3 нүсрийн 2 нараас октод машинда байна гэд тавуулаа орлоо.
За тэгэл зойрлуу зэрэг шахуу үсгэрцгээсэн. Тэгээд гэрэл тусгаад зориглоод харсан чинь юу нөгөө хөрөө одоо тэгээ нөгөө нэг хөрөө гэд кино байдаг штэ тий. За тэднэр шиг юм инээдэм ангаахын оюутнууд л одоо тийм зүйл хардаг байх тий. Цус босоо 2 шууданд царай антер хэцүү. Цус босоо хамгийн амар хүний 8-нд орсон болов гэмээр гэдэс дотрыг нухсан 2 эмэгтэй цогцс байсан гинэ. Яа ямар юм бэ? Тэгээ ингээ бид нар ингээд ороод хараад шоконд ороод тэр өрөө бүхэлдээ шалгалаа өөр зүйл байгаагүй. Тэгээс нэг шийдэл хүрлээ. За одоо тэг үнэн зүйл харлаа. Одоо гээс цагдаа дуудах хэрэгтэйгээд гар хөрөлгөө гарч машиндаа суугаад ойрхон төвийн цагдаа GPS ашиглаад координатын байршлаа өгөөд дуудлага дуудсан. За тэгээд 2 цагийн дараа за нэг ойролцоогоор нэг шөнийн 1 цагт тий 2 цагдаагийн 69 машин нэг эмнэлгийн тэрэг ирсэн. Тэгээ бид нарыг ингээ байцаана гээд цагдаа бусад тий эмнэлэг тотгошоо ингэж орсон. За тэгээ удалгүй нэгээр нь байцаалаад болсон үйл явдлаа хэллээ. Балгасанд ороод судлахаар явж байгаад ийм зүйл олоод дуудлага өглөө гэд ингээд болсон бүх процесс ингээд хэлж байгаа. Тэгээ байж байтал 2 цагаан даавуунд тий нөгөө хоёрын цогцыг ачаад машинд хийж байна. Тэгээ бид нарыг тэглээ одоо тий төвөөс шинжээчдийн баг ирсэн. Ингээд одоо ирээд та хэдий хэрэгт хамааралгүй болтол явуулахгүй гэд ингээд цагдаагаас бид нарт хэлсэн. Тэгээ тэр хэсгийг зураас татаад шинжээчүүд нь ч бас хурдан ирээд тотгошоо ороод бөөн хүн тий ороод бид ч болсноо хэлээл GPS бичиг бид нарыг тий энд ирээд удаагүй байсан. Тэгээ дээр нь бас хэрэг гараад нилээн хэд хонсон гэд бид нарыг одоо сумын төв рүү явуулсан. Ямар ч тач ингээд явуулсан. Тэгээ маргааш ингэж дахиж байцаанаа гэд сумын төв рүү бид хэдийг явуулсан. Эхэндээч бодсон яах гэж орвоо сүнс чөтгөр харах гэсэн биш аим шигт гэмт хэргийн гэрч болчлоо. Одоо ёо бөө юм болоод ингээ асууж шалгаана гэд ингээд хоорондоо бас ярилцаад тий ярилцж итэл тэгсэн чинь нэг манай найзын хэлсэн зүйлд аваа тавьшраад баг орсон болсон байж гээд арай гэж тавьширсан. За тэгээ яасан бэ гэд тэгсэн чинь хэрвээ бидтэй илрүүлээгүй доошоо ороогүй бол бараг 2 хөөхөн охины гэр бүл найз нөхөд нь те яасныг нь ч мэдэхгүй тэг бүүн биеийг нь ч те хэн хизээж олох байсан юм. Гэт ингээд арай гайгүй тайвшраад ингээд тэр шүндээ ингээд хонсон гэж байгаа. За тэгээд маргааш нь аймгийн төвд одоо цагдаагийн ерөнхий газарт очиод байцаагдаж өдөржин суусны эцэст Улаанбаатар буцахаар боллоо. За явхаас өмнө асуухад тэр 2 хүний 8-ны хохирогчд байж болцсошгүй эсвэл зүгээр хэрсгээр алуулсан. Тэгээ одоо хорно өөр дахиж тийм нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Одоо тийм нийгэмд цочрох хэрэг учраас бид нар нууцаар мөрдөн гэсэн. Тэгээ ямар ч тач гэр бүл найз нөхөд те яга таарах шаарад байгаа юм бэ. За тэгээд ямар тач нөгөө нэг найз нөхөд те явх үед ингээд зөрөөд ирцгээсэн. Нөгөө 2 хүүхдээ ар гэрн. Тэгээд яг ирэх үед нь ямар хэцүү байсан болоо тийм мөн хэрэг хийсэн алуурчт нь те хэрэгээ хийчихэд санаатаагаар тэр газарт авчирсан болох нь тогтоогдсон гэсэн. Тэгээ нөгөө угийн тэр газар нөгөө хүн байтугай сүнсч байхааргүй эвгүй газар байсан. Тэгээ тийм далд нууц те дээрээс нь дэр нөгөө нэг балгас руу орох ямар ч боломжгүй. Бид нөгөө хаалгыг нэвдэрж орж исэн. Тэгэхээр нөгөө зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд хийсэн байж болцсошгүй. Тэгээд ингээ битгий цааш нь задруулаараа та нарт аюултай гэд нөгөө цагдаа нар нь хэлээд бид хэдийг Улаанбаатар руу явуулсан. Тухайн үед юунаас болсон тий яагаад тэр 2 хэрцгээгээр ингэж алагдав гэд ингээд бүгд таавар хийвэр. Гэхдээ баттай мэдэж байгаа нь бидний ганц зүйл бол хэрэгтэн нь олцсон гэж хэлсэн. Тийм. Тэгээд хэрэгтнийг олсон. Тэгээ нийгэмд одоо нөгөө нэг зарлаж болдоггүй ингэнэ тийм хүмүүсийг болдоггүйгээ тэгээ бид нарт нэг өөрсдөндөө гай дууднаа гэд ингээд тухайн хэргийн талаар судалж үзээгүй. Гэхдээ нэг иймэрхүү хэрэг маш их гардаг гэсэн сүүлийн үед одоо сошиал хөгжөөд бид мэддэг болсон. Тэгээ өмнө нь болохоор нөгөө аимшигтай хэрэгүүдийг дан нууцаар мөрддөг байсан юм шиг байлээ. Тэгээд нэмж хэлэхэд тэр 2 охин 19-с 20 насны охтууд байсан гэсэн. Тэгээ одоо нөгөө нэг
Энэ болохоор нэг карантинд бичижсэн л түүхлээ л да. Ковидын үе. Тийм, ковид үеэр болсон. За тэгээд ерөнхийдөө одоо карантин байгаа ч гэсэн ер нь л охтууд минь болгоомж сэрэмж хаанч илүүдэхгүй шүү. Тэ танихгүй хүмүүстэй битгий гарч эн тэнд шоу удаж яваарэ хэдийгээр одоо нийгэм амгалан тайван байгаа ч гэсэн дэлгэгдээгүй өчнөө одоо аимшигтай охтын талаар гэмт хэрэг байдсан байлээ шүү. Тэгээд тэгж байгаад маш одоо өшөө олон зүйл бичиж явуулнаа гэд нэг ийм бас явдал байна. Амар л юм да. Тэгэхдээ ямар амар юм яг сүнсч дөрөөс илүү. Тийш дээ амар юм. Тэгээд дэстэ нөгөө Walking Dead багийнхан дээр онгирол явж тээ тэгэл амар л. Да хамаагүй янз бүрийн юм руу шагаалтгүй дээ. Нам алуулна зүгээр. Тий. Одоо тэгтээ бас нэг найз нь уцаа үлдээсэн гэдгсэн шүү дээ тий. Хэрвээ уцаа үлдээгээд айгаад нөгөө орохгүйгээр тэр чигтээ явсан бол дараа нь бас яах байсан бэ? Тий. Тэгэл нөгөө уцны эзнийг гэлдэх бол хайгаал шүү дээ. Одоо хартсан байгаа гээл тий. Тэгэхээр бас нөгөө нэг орж уцаа аваад цагдаа дуудаад яг тэрэн ч зөв болсон ч юм бэлээ тийм байна. Залуучууд бол яг зөв л үйлдэл хийсэн байна л да. Хэрэгнэн ч гэсэн баригдсан гэж тэгж штэ. Гэтэл аимшигтай юу. Амар тавгүй. За дараагийнх нь миний түүх байгаа юм. За энэ бол манай залуучууд бол Япон улсад их сурж ажиллаж хөлмөрлөж байна штэ. Тэгээд нэгэн Японд сурж байгаа нэгэн залуу тохиолдсон явдлыг бичсэн байлаа л дээ. За 30 дахь түүх. Яг жилийн өмнө Японд байхад манай өрөөний залуу. За ер нь бол өрөөний залуу гэдэг нь манайд одоо мөнгөө хуваалцаж төлөөд байдаг нэг дотнооч зүгээр л одоо хамтран одоо өрөө төрөсөлж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ манай өрөөний залуу нэг шин босоод гэрлээ асаагаад тамхи татангаа жижиг виски ууцсан сууж байна. Би ч гайхаал орой надаас төрүүлж унтсан болохоор насуулаа. Эхэндээ шоглоод бүр шүн унтаж чадахгүй уухгүй нойрч нь хүрэхгүй болоо юу гэлээ. Тэгсэн үгүй мань жоохон хар дараад гисэн бүр цав цагаан царайтай сууж байх юм аа. За би ч бодлоо. Чи өмнө нь ганцаараа бүр уулын аманд амар газар амьдардаг байхдаа хар дардаггүй айдаггүй гэд байсан яасан гайгүй юу? Шууд дуудахгүй яасын сүнсэн даруусан уу гэлээ. Тэр харин тийм ээ анх удаа ингэж муухай зүүдлээ. Тэрнээсээ гарч чадахгүй бүр чи харин жоохон хамт суугаач мань унтмааргүй байна гэдэм да. Би ч өглөө 7-оос гарах байсан учраас шөнийн 5 болж байсан тул за мань хань болъё гэд цуг тайвшруулаад суув. Тэгж байгаад ажилдаа яваад оройн ажлын симпай жоохон суугээд сууж байгаад шүн нэртэл намайг харчаад чихэр харсан хүүхчиг баярлаж байна манай өрөөний хамтрагч. Нөгөөт манд ашгүй дээ гэж байгаа юм. Би ч гайхаад за яасан мань унтах гээд хэсэг хөвдтөл тэгээ нам унтчих хар дараад сэрж чаддаггүй гэлээ. Би ч жоохон жирэхэд за манай энэ хав эвгүүтэж байгаа юм байна да. Сүнс энтер харсан болоо да. Сони юм да. Эсвэл чи ядаргаанд ороод сүнсэн даруулаад байгаа юм биш үү гэлээ. Үгүй анда. Тэр чин сэрүүн би хөшөөд хөдөлж чаддаггүй би унтах болгон зүүдлээд хар дараад байна. Сая харин ээжтэй. За манай тэр хамтрагч маань болохоор ээжтэйгээ дүүтэйгээ амьдардаг байсан. Жоохон ядруухан амьдралдаа Монголоос зээл тавиад ирсэн. Тэгэд энд бол одоо 2 ажил давхар хийдэг тийм хүн л дээ. Тэгээ ээжтэйгээ ярьж хэсэг тайвшраад тэгжээтэл харин чи яашгүй ороод ирлээ гэлээ. Тийм үү ганцаараа байхаар гэрэл унтраахаар юм хүм мэдрэгдэж байна уу гэлээ. Үгүй зүгээр унтахаар л нэг янз бүрийн юм мэдрэгдээд байна. Гэхээр нь тийм үү тэг мэдрүүл цогл мэдмээр юм да. Манай энэ хав бол хөл хөдөлгөөн ихтэй уг нь гайгүй газар да гэтэл харин нөгөөх маань харин тийм ээ гэдэм. За би чи 2 ажил зэрэг хийгээд өр зээл бодогдоод ядраад байгаа юм биш үү? Маргааш өдөр амраад унтаад авахгүй юу? Бүр болохгүй л ээж рүүгээ яриад цайны дээж өргүүлээд сайхан болчихондоо гэтэл гэсэн юм. Эсвэл гандан ороод ном уншуулчих гээд хэллээ. Гэтэл овоо сэргэж харин тгийгээд унтахаар боллоо. Би ч хэллээ. За чи төрүүлээд унт. Мань гэрэл асаалттай чамайг хорхираад сайхан унтангууд ч араас ч унтъя гэд хэллээ.
Ингээд л нөгөөхийг төрүүлээд унтуулав. За бас зүгээр байхгүй нойрны юм болгоод бид тэр чин дундаа нэг ганц бие ууцгаав. Тэгээд л нэг цагийн дараа манер овоо унтаж эхлэх бололтой хурхраал. За би ч гэрэл асаалттай жоох юм харж байгаа л тамхилах гээл босох гэтэл манай хүн хамаг хөлсөн цовдсон байна шүү. Би ч гайхаал хараад байсан хөдлөөл хардраад байгаа нь ерөөсөө илт. Хар хөлсөн цуваад сэрэх гэсэн чи ерөөсөө сэрдгүү. Тэг бүр шүд сандраад би ч одоо бүр сандраад шууд уццаал орилоо сэрэгцэх гэж байна. За нөгөөг чин сэрээл хоолойн зангираал дахиад хар дараад байна. Чи яг намайг цагаа олд сэрээлээ гэл ингээл хэллээ. Би л сандраад би ч бас дагаж сандраад унтаж чадгаа байгаад эвгүүтэл яг яаж хар дараад байна гэд манай хүнээс асуулаа. За манай хүн ч за яг одоо яриад явах юм бэ өглөө хэлийгээл хоёулаа гарч PCD гээл манайханаас ойрхон байдаг PC рүү гараад явлаа. Би ч жоохон хань болж байгаа л бүр ядраад маргааш нь ажил хичээлтэй байсан болохоор за чи тоглож бай. Өглөө болонгууд орж ирж унтахгүй юу? Өдөр гайгүй бидтэй мань орж унтлаа гээл ороод жоохон байж айж байсан ч гэсэн амрах хэрэгтэй гэж бодоод тэгжээтэл нэг юм унтчихжээ. Тэгээ юу ч мэдрэлгүй нам унтчих өглөө боллоо ажил хичээл гэсээр ороо эртэл манай ир байдаггүй. Залагт нөгөө PC-ндээ байна гэж хэллээ. За. Яваад ортол нэг зомби шиг юм унтаж чадахгүй бисиний сандал дээр нэг чимээгүй шиг ингээд нэг юм зомби шиг тариалаад байжалаа. Тэгсэн надад хэллээ. Төрөөхөн унттал минь ахаал зүудлээ. Би ч за манай хүнд л асуудал байгаа юм байна. Сүнс энтер нь дагаад байгаа юм болоо да. Энэ угийн Япон орончин аман зохиол дам яриандаа бол ер нь сүнс хүний биеийг наалчаад байдаг гэжэндээ гэсэн шиг юм бодогдлоо. Тэгээд л нэг юм бодоод за яг юу зүудлээд байна? Яг хаана юу болоод байна? Явнаас боловч ингэж зочивдоо гэд асуулаа. За шүн бүр зүүдэндээ би нэг хонгилд байд юм аа. За тэр хонгил бол бүдэг гэрэлтэй. Тэгэл хойноос хамаг биеийн цусулсан гар хөлн тасарсан мөртлөөсөө биеийн ин тэндгүй тэндээс нь наасын юм шиг царай нь урагдсан улаан нүдтэй өвдөг хүртлээ үстэй тийм Япон царайтай эмхтэй хөөгөөд тэгэл би тэрнээс цухтаад юм. Тэгээд хичнээн гүйсэн ч хөөгөөд л байна. Надаас сонин аваагаар юм хэлээл би яг таг зогсох гэхээр өөрийн мэдлгүй гүйгээл зам нь дуусахгүй эргээд харахаар нөгөөг чинь би нэргээд хөөгөөл тэгэл намайг бараг одоо хідэн цаг чамаагүй гүйсэн дагаал хөөгөөд байд юм аа. Яг зүүдлээд байгаагаа мэддэг чинь яг ингээд сэржихээр бас сэрж болдгоо юм аа. Яг л нэг тийм тоглоом тоглож байгаа юм шиг. За тэгж арайчуу анхаарлаа төвлөрүүлээл байж байснаа зүүднээсээ ингээд нэг марайчуу гардаг даа гэж хэлдэм. За би ч пал гээл за энэ чимээгтэй PC-д яаж байна гэтэл харин унтаж байгаад би түрүүхэн сэрээд харсан чинь тэр буланд нөгөөг чинь сэгсийгээд над руу хараад байж идэм даа гэж хэлсэн. Тэгэл нөгөөд чи орилол над руу гүгээл тэгэл би ч хальт зүрмүүлж яасан бол та зочоос хэрсэн гэж хэлсэн. Би бүр бат итгэлтэй боллоо. За ямар ч байсан нэг зүйлээс болж айгаад биэнд нь юм дагаад байгаа юм байна да гэд асуулаа. Ингийн үед харанхууд янз бүрийн мэдрэгдэж гэнэ үү гэж хэллээ. Үгүй би бүр нүүр тулах гээд ганцаараа харанхуй гудамжаар хүртэл алхаж үзсэн ингээд манай хамтрагч хэллээ. За юу ч мэдрэгдэхгүй харагдахгүй байна. Харин унтахаар л ингээд байна гэв. Би ч өчнөн зүйлтэй таарж байсан бас ингэж Фредди шиг зүүдэндээ ингэдэг зүйл байдаг юм байна да гэж бодож байгаад Монголд гэрээхэндээ хэлүүл яасан бэ гэтэл ээжд бол хэлсэн гандан орсон гэсэн тэгсэн ч гэсэн ингээл байна. Би бас өр зээлээ дармаар байна. Ажлаа хийхгүй бол болохгүй байдаг. Дээрээс нь бас унтмаарч байдаг гэл ингээд ямар ч юм дээ гэж манай найз маань хэллээ. Би ч найзлаад удаагүй байсныг хэлэхүү харахаар л нөгөөт чинь хэцүү. Дээр нь ээждүү хоёр нь бодогдоо за тайвшир би хүн рүү яриад асуулгая гэд тэр дор нэг үздэг засал ном хийдэг найз руугаа яриад асуулаа. Найз яриа сонсож байгаа за чамд нэг юм хэлэхгүй нэг юм болоогүй юм
бидтэй гэхээр үгүй би зүгээрээ андаа. Харин манай найзад байгаамаа гэтэл хичүүцсэн байна. Болохгүй газраас юм авч болохгүй хүнд өгсөн байна гэж хэллээ. Тэр авсан зүйлээс нь юм шүглээд дагаад байгаа юм байна гэлээ. Би ч асуулаа. Аргалаач хөө гэтэл би чадахгүй. Андаа уучлаарай. Дараа ирээ гэж уцаад тасалчлаа манай найз. Би бүр уурлаад ганц найздаа туслах гэсэн байж энэ тэрэ боллоо гэж баахан чат бичээл үлдээчлээ найздаа. За тэгж байтал 30-аад минутын дараа манай хүн маань эргээд залгалаа. За хөшөө би бол аргалж чадахгүй. Багшид хэлсэн үзээдгүй гэж байна. За хол байгаа болохоор хөөж аргалахад хэцүү байна. За би багшаас асуучаад эргээд залгая гэлээ. Ингээл уцаа таслаа. За би ч хүлээж байгаа залгахаар навтал багш нь ярьж байх юм. За жил нас инээтрийг нь асуугаад хэлж байна. Тэр авсан зүйлээ байсан газарт нь буцааж аваач тавиад тэгээд би эндээс юм хийн. Үн нүртгэн жаахан үнтэй тусах шүү. Найз чинь гуйсан болохоор би нэг мөсөн аргалж дуусны дараа л төлбөрөө аавна. Яг сайн зайлуулж чадна гэж амлахгүй шүү. Үнэхээр хэцүү тийрэн болцсон байна гэж хэллээ багш нь. Би ч зэн тийрэн болцсон байж тээ. За удвал наад залуугийн чинь эрүүл мэнд амь насанд цөвтэй гэв. За би ч пал гээл сандраал тэгэл нөгөө найзтайгаа баг 30 минут орчим одоо багшийн нийцнийг нь ярьж өглөө. Тэгэл санаа алдаад зарцсан бол яана гэж бодлоо. Би ч гайхаад юу вэ гэтэл андаа би нэг бүгж олсон юм аа. Тэр бүгжил байх шиг байна. 10 хоногийн өмнө Дэншанаас метроны замаас бүгж олсон юм аа. За манай найз бол ерөнхийдөө шөнийн цагаар метронд ажилдаг, цэвэрлэгээ хийдэг байсан юм байна. Тэгээд нэг бүгж олсон тэг ховор төрлийн бүгжил байсан юм байна л да тэр нь. Уг метроны алга болсон зүйл өгдөг газар өгөх гэж байгаад үнэтэй болохоор нь за тэр залуугийн аав нь бол өөрөө алт мөнгөний дархан уран хүн байсан гэж байгаа юм. Тэгээд өөрөө тиймэрхүү зүйлийг бол ер нь гайгүй сайн мэддэг үн тэдлэлийг. Тэгээд үнтэй гой бүгж байсан болохоор нь аваад нэг хар арист залууд зарцсан юм а гэдэг юм да. За ээж дүү хоёроо бодоод олигтой мөнгө явуулж чадахгүй тэгээд аваад зарцсан да. Нөгөө газараа зөндөөл ажилласан гайгүй болохоор мартчих гэв. Би ч уурлаад чи Японд байж ийм тийм юм хийхдээ яадгийн. Гэтэл би хулгайсан биш олсон штэ. Нэг баян эмэгтэй унагцсан байх гэж бодоод ахлагчтай тухайн үед хэлсэн ахлах нэг тоогоогүй нэ. Тэгэхээр нь бол автсан яг үннийг хэлэхэд бол бриллианттай алмаз байх шиг байсан. Нэг баян чоодож байгаа л унгаад метроны зам руу одоо унагчжтэй гэж бодсон. Зүгээр л одоо олсон юм штэ гэж ингээ манай нөхөр бол хэлсэн л дээ. Би ч за тэр хараас чинь буцаагаад авъя. Танаа тэр метроны хайсан гэсэн эд зүйл авдаг газар нь буцаагаад өгчий. Эзэн нэрээд авна мэдсгээд нөгөө харлуу нь явлаа. Замдаа ганц айсан зүйл нь нөгөө хар нь өөр хүнд зарцсан байх вэ яана гэсэн бодол төрж байлаа. Японд бол харууд л элдэв зүйл хийдэг, шууд гудамд хүүхэн зарна, за гар дээрээс эд зүйл авна, бүр өвс хүртэл нууцаар авч зардаг гэд боддоо. За тэгээд нөгөө хартай уулзаад асуудал ашгүй байгаа гэдэг юм да. Анх 3,800 мянгаар зарсан бол одоо 1.2-аар авбал ав гэж яах юм. Нэгээс 2 манд авбал ав гэх юм да. Нэгээс 2-д авбал ав гэдэг чинь за нэлээд үнэтэй л дагуулсан болтой. Бид хоёр ч юм бодлого шууд аваад маргааш өглөө нөгөө метроны буудлын хүлээлгийн манай найз шүн ажиллаж байсан олсон гэсэн газар дээр нь яг ингэ заалгаад маргаашнаас нь хэд хоног би өвдөөд өгч чадсангүй та шалгаад эзэн нөгөөрэ гэд нөгөө олсон гэсэн газрын хүнд нь үлдээв. Манай хүний царай гайгүй болсон бололтой бид тэр чарайд хэсэг унтлаа. Өглөө болчих гинт сэрсэн манер байдаггүй залгатал дуудаал байна. Тэгж тэр өдөр орж ирлээ. Яасан урд чинь зүүдлгүй гэтэл зүүдлсэн харин тэгээд нөгөө найзыг чинь багш руу яриад асуулаа. Юмаа олсон одоо яах вэ гэтэл тэр бүгжний эзэн эмэгтэй цаг бусаар амь нөхцсөн байна. Тэгээ бүгжиндөө сүнс нь хорогдсон бас дунд ертөнцид гацаад нэг хүнд маш ихээр хорсоод тайван явж чадахгүй байгаа юм байна. Тэгээд чамайг дагаад байна гэв.
За оройхон шүн дунд засал хийн гээд гин. Бас нэг нөгөө метроноос залгасан. Эзнийг нь олоод өгсөн. Чи очиод уулзаач ямар шүүн болоод намайг ингэж муухай зүйл дагаад байгаа юм болоо гэв. Би ч заа гээд ажлынхаа хилтэй залуутай очиод асуудал нөгөө бүгжний учрыг гаргавуу гэлээ. За сарын өмнө танаа найзын ажилдаг байсан метроны зам руу нэг эмэгтэй метронд дайруулж амиа хорлсон юм аа. Тэр эмэгтэй бид авчивж байсан юм байна. Зүүж явсан бүгж нь байна. Тэр эмэгтэй биеэс 2 зүйл алга болсон. Бүгж зүйлт 2 нөө. Тухайн үед бид нар зөндөө хайсан боловч метроны буудлаас олдоогүй маа. Харин тэгсэн найз чинь бүгжийг олцсон байна гэж метроны тэр хайсан гэсэн зүйлсийн хүмүүс нь хэлсэн гинэ. Зүйлт нь л олдохгүй байна да. Ар гэрн тэр эмэгтэйг одоо хайртай ганц бүгж зүйлт 2 нь байсан болохоор хайгаад өгөөч гэж байсан. Тэгээ сая ар гэрийн хүнд нь харин бүгжийг нөхчлөө. Зүйлт нь бол олдоогүй хിവэрэ байгаа гэлээ. Тэгээ та нар яагаад ингэж асууд сонирхов? Өдөр бүр л метроны зам дээр хүмүүс амиа хорлдог шүү дээ гэдэг юм да. Тэр Япон өвгөн бол насаараа ажилласан бүр тийм зүйл тоогооргүй байсандаа л тэгээч тэр юм манай найзад ингээд тэгээд байна гэлтэй биш. Тэгэл асуулаа. Би гадаад хүн метронд амиа хорлсон хүмүүсийг яадаг юм өдөр бүр одоо мөрөхийг нь харсан. Тэгээд жоохон сонирхоод асуулаа гэж одоо би хэллээ. Тэгтэл тэр эмэгтэй метронд мөргүүлсэн шүү дээ. Би махад нь хідэн хэсэг болж одоо угийн одоо шууд помидор шиг хагарч байгаа юм шиг болдгийм байна лээ. Цусны үсрээд амар чахарт дуграад хүний бие тэгээд ажилчид нь биенийх нь хэсгүүдийн газ төөж аваад зам болон метроны урд талд нь цэвэрлдэг юм байна лээ. Цаг бол алт гэдэг энэ газар бол яг л тийм л одоо маш хурдан цэвэрлэгээ хийгээд юу ч болоогүй юм шиг ингээд явуулд юм байлээ. За ер нь бол өдөрт нэг ойролцоогоор 10-аад амиа хорлолт одоо ингээд зоолттой тохиолддог гинэ Токиод. Амар уу? Ямар амар юм бэ? Тэгээд ажилчин үргэлжлүүл ингэж хэллээ. Тэгээд эд зүйлсийг нь ар гэрт нь өгчт юм аа бид нар тэр одоо амиа хорлсон хүний хамаг юмэн цуглуулж аваад. Би болон манай ажлын орчуулагч залуу асуулаа. Уучлаарай та яагаад амиа хорлсон шалтгааныг нь мэдгүй гэтэл цагдаагийн газраас биднэрт мэдээлсэн. Гадны нөлөө дарамтгүй. Өөрийн шийдвэргээд дээр нь маш боломжийн эмэгтэй байж. Тэр бүгж нь сүүн бүгж нөхөр нь биелэгдэж байжээ. Харин нөхөр нь өөр нууц амрагтайг нь мэдлгүй хормилсон бүсгүй байсан юм байлээ. Тэгэл амиа хорлсон болтой юм а гэлээ. За яг энэ хэсэгт бол би одоо ч итгэдэггүй. Харамсалтай амиа алдсан бүсгүй хормын бүгжийг олж зарсан найзад маань ийм зүйл болж байгаад би итгэхийг хүсээгүй. Тэр бүсгүйн талаар би найзлаа тухайн үед хэлээгүй. Элдв юм бодно гэж бодоод сүүлд нь хэлсэн. Би ч одоо тэр үзээрийн зүүдний тайллыг нь мэдсэн болохоор яг тийм байдалтай метрон зам дээр байсан тэр хонглоор араас нь хөгөөд байсан нэг нь мэдсэн учраас дахин шаналгаад яах вэ гэж бодсон юм аа гэж. Орон гэртээ очтол манай найз баахан арх сүү арц хүж бас одоо малгай зэрэгэ гаргаад тавьсан. За мань гарлаа заслаа уцсныхаа цаанаас хийлгэн гин. Намайг хөнгүү хээр газар очгсэн. Би энэ нэг том парк руу ой модтой газар шөнөөр хүн бараг байдаггүй болов тийшээ явна мань. За шөнө 3-аас 4 цагийн үед хийлгэн гин. Энд ганцаараа байхгүй бол хажууд хүнд халдна гэд байна. Гэл ингээл гараал явлаа. Ажлын залуу бид хоёр ч одоо хүлээхөөс аргагүй үүр цайлглаа. Тэгтэл өглөөний 6-аас 7 цагийн үед нөгөөгч нь орж ирсэн. Тайвширсан болтой байна. За асуулаа бид тэр. За яав юу болов гэлээ. Ямар ч байсан хөөж зайлууллаа. Одоо гайгүй гэж хэлсэн гэд хэлээд нөгөөдөг чинь шууд унтаад өглөө. Хэвтээл нам. Бид хоёр ч тайвшраад ажилдаа яваад ороо нэртэл ширээ засцсан. Бас ганц хоёр найзыг маань дуудсан сууж байв. Надад болон танай найзын чинь багш надад болон танай найзын чинь багшд үнэхээр их баярлалаа гэж хэлээд найзын чинь багштай ярьсан. Тэгээд найз нь удахгүй Монгол буцаж ээж дүү хоёртойгоо амьдрахаар болсон. Зүг буруу байна. Монголдоо сайхан амьдрнаа гэж багш нь хэлсэн юм аа. За би ч тайвшраад заашгүй дээ. Тэгээд одоо гайгүй юу гэтэл одоо л тайван унтаж байна. Их мундаг хүн байна лээ гэж тэр багшийг хэллээ. Би ч тэгээ засал ном яаж хийдэм гэтэл нээх удаагүй намайг дотроос үсгэл гэсэн. Би том хөлбөмбөгийн талбайн голд суугаад хэлснээр нь хийсэн.
Нүдээ сайн нээж чадаагүй, биенээс юм аваад хайсан юм шиг л хөнгөрөөл ирсэндээ. Гэхдээ ямар ч тэнхэлгүй болсон дараа нь. Харин багш жоохон ядарсан, өөр дээрээ өвдөлт жоохон авсан гэсэн. Яг нарийн би сайн мэдэхгүй байна, санахгүй байна. Айгаад биенээс одоо яаж гарсан, яаж залиусныг нь санахгүй байна. Утсаа барьж байгаарай л гэж хэлж нэг нь бүр төрхөн санаж байна. Яг цагаа харахад 15 минут л өнгөрсөн байсан. Тэгээд л заа дууслаа. Одоо айлтгүй гэхээр гэртээ ирсэндээ. Тэнд байсан хэд гайхаал юун засал ном бай гэхээр нарийн юм хэллэггүй. Манай хүн юмнаас очоод тэгэл жаахан ном уншуулсан юм а гээл өнгөрөв. Мань залууч удалгүй Монгол буцсан яг хажууд нь байсан болохоор тэр хэлсэн юм зэргээс нь хойш одоо тэрэн юм дагах сүнс зэрэг байдагт улам ихтгэлтэй болсон доо гэж. Яалтчгүй нөгөө хүний эд зүйлтэй ялангуяа нөгөө зөвлөлт бүүж ээмгэнд ерөнхийдөө тийм ээ. Юмнууд нөгөө шингэдэг гэж хэлдэг. Гялцал юмд ер нь их хүний нүд сүнс доорогддог гэдэг хэвчтэй. Амар юм бэ. Тийм тэндээс янз янз юм авалтгүй зөвхөр гай зөвхөр. Гэтэ ах нь бас бриллиантан бүгж болвол бас имигээр мэдгүй. Жага арцгүйчээр өгөөч. Арцгүйчээр өгвөл ганд нэг тойруулчаа тэгээд бас нэг 2 3 хоног чагнад үзээ. Яах юм бол да мэдгүй юм. За нэг юм байна да. Чи нэг төгсгөн үдэ. Би нэг баахан аймар түүх уншчлаа да. Намайг эргэж харуулахгүй байлээ шүү. Та ч нэг аим яг юм уншчих тааш эргэж хараадсан шүү дээ. Үгүй нэг хойно юм дуурах шиг болсон шүү. Чам мэддэггүй юу? Үгүй. Миний чихвчэнд яг мэдгэцсэн байхгүй. Та нөгөө жоохон ойрхон сууж байгаа болохоор танд мэдгэцсэн юм байна. Би ч жоохон хол. Би найруулагчийг ороод ирлээ гэж бодсон байхгүй юу? Чи юу нэ одоо энэ студид ганцаар болдсон шүү дээ. Зүгээр ш таха. Гэрэл унтраач ил таах нь. Тэгэл би буцаалгасаж шүү дээ. Би унтраад дээр нь тавиад скотчтой очиж. За ингээд UBM радио 89.3 сонсогч та бүхэндээ бэлтгэн хүргэсэн. За бидэнд тохиолдсон аимшигын түүхүүд 25 оны маань part 2 маань бол энд хүрээд өндөрлөө. За тэгээд студид хөтлөгч ерөнхий редактор Шилтэй Баги буюу Батбаяр, за найруулагчаар Ууган Баяр. За тэгээд сэтгүүлч хөтлөгч Хөөрхөн Номонаа нар ажиллалаа. За баярлалаа хаа. Гэтэ чиний тэр юу эхний тэр хоёр цогцолдог бол бас эвгүй юм аа. Тэр угаасаа эвгүй. Айгу тавгүй байсан надад сонсоход. Тэр угаасаа нөгөө нэг яг тийм одоо ингэ сүнс чөтгөр гэхээсээ илүү те. Яг тийм нөгөө одоо нөгөө тэгж ярьдаг хүмүүс нөгөө нэг те амьд хүнээс илүү айж явчих гээд. Яг үнэн. Тийм яг би яг тэрийг уншиж байхдаа яг за энэ л үг ер нь л ийм л юмд зориулагдсан юм байна да гэж бодсон. Тэгээд надаас жоохон уншихад жоохон тавгүй санагдлаа. Сонсоход бас эвгүй байсан баг та. Доороо өд сонсол бүр эвгүй дээ. Харин тийш дээ. За баярлалаа баяртай. За баярлалаа баяртай. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. За. За.